За энэ явж гин үү? За энэ ороод ирээрээ. За энэ харж гин үү энэ муусаа энэ төрийн албаных энэ юу хийж байгаа энэ санал судал бүгэлсэн юмнууд. За ороод ир манайха ороод ир. За чи ингээл улсын байгууллагад ажиллаад улсын мөнгөийг тэрбумаар нь идээд ингээд байж идэг чи. Би түрүүнээс хойш нуруугаа татал зогсож байна. Миний дүү чи нааша хар. Гэхдээ би тань тайлбарлаад байна шүү дээ. Та бичиг баримтаа бүрээ авчирч байгаа юм бол ямар ч асуудалгүй шүү дээ. Би тань хийгээл өгнө. Тэгээд чи төрийн мөнгө авч чи энд сууд цалинтай ажиллаж чи ажлыг нэх юм гоостэй аа? Би лайв хийж байна. Танаа лайва болчихлоо. Тэгээд чи Сайн байна уу? Сайн байна та. Жирэмсэн бол өндөр настай хүмүүс тийшээ очрахгүй үйлчлүүлдэг ш. Та тийшээ үйлчлүүлчихгүй. За яах вэ? Энэ хүмүүс ч одоо яасан ч хэцүү хандлагатай юм дээ. Харин тийм ээ хаанаа л стресстэй ах шүү. Тэгэл нэгдүгээр шатлалын бид нар луу ч луураа гаргадаг штэ. Би нөгөө жирэмсний тэтгэмж хөгжөлдөж байгаа юм. Тэгээ сүүлийн 2 жил би хуваараа төлсөн байхгүй юу? Хамгийн гол нь дунд нь нэг 2 сар тасалдсан байгаа юм. Тэгэхээр юу н авах боломжтой юу? Боломжтой. Хамгийн гол нь хуваараа болон албан байгууллагаас төлж байгаа хамаагүй та сүүлийн 12 сар яг нийгмийн татварлаа төлсөн байх хэрэгтэй. Тэр дундаа сүүлийн 6 сард нь яг тасалдлахгүй төлсөн байх хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ 12 сар бүтэн төлсөн байх хэрэгтэй гэхээр чинь тэр дунд чинь сүүлийн 6 нь ялгаагүй л төлөгдсөн байна гэсэн үг үстэй. Би харин сайн ойлгохгүй. За таны хувьд бол 2 жилийн хугацаанд төлсөн ч гэсэн тэрний дунд нэг 2 сар алгалсан болоо ингээд 12 сарынхаа хамаагүй таних 22 сар төлөгдсөн байна гэсэн үг шүү дээ. 2 сараа хасах юм бол тэгэхээр тэр 22 сараас чинь яг хамгийн сүүлийн 6 сар нь бол ямар ч тасалдахгүй төлсөн байх хэрэгтэй. Хэрвээ таних тэр шаардлага хангаж байвал асуудалгүй. Тэгэхээр би хуваараа датгуулж байгаа учраас тэтгэмж авах хүсэлтээ хизээ нь гаргана гэсэн үг үү? За та 37 хоногтой болсон өдрөөсөө хойш эмнэлгээс жирэмсний амралтын бичгээ авсан 28 хоногийн дотор ер нь бол та нийгмийн татгалт хүсэлтэд гаргах ёстой гэсэн үг. Ямар нэгэн байдлаар 28 хоногтой амжаагүй тохиолдолд бол 6 сарын хугацаа гэж байгаа. Гэхдээ тэр 6 сарын хугацаанд болохоор хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд бол тийг сонгодог байгаа шүү. Та гэхдээ хүндэтгэн үзэх тухайн шалтгааныхаа одоо нэмэлт өргөдлийг бас хавсрах ёстой байдаг шүү. За баярлалаа. За